Сайн байцгаана уу? Гарааны бизнес нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарыг Метро Моллын нэг давхурт байдаг кафе Бенегээс явуулж байна. За манай өнөөдрийн зочноор Infinite Solutions компани үүсгэн байгуулагчдын нэг Габит оролцож байгаа. За өнөөдөр зочин маань та бүхэнд ялангуяа гарааны бизнесээ хэрхэн эхлэх вэ? Бизнесээ яаж эхлэх вэ гэж толгоогоо өвдөгч байгаа залуу энтерпренеуруудад зориулсан маш сонирхолтой зөвлөгөөнүүдийг өгөх болно. За тэгээ Габитта ярилцлага эхлэе. Габитта ирсэнд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Саяхан Tech Pulse дээр их гоё яриа өгчээлээ. Өөрөө ч бичлэгийг харсан. За тэгээд ер нь бизнес эхлэхээс л хоёлаа эхлэе. Анх чамаг бизнесээ эхэлж явах чинь чиний бодсноос чинь хэр өөр байсан бэ? Окей. Яг анх ямарваа нэгэн бизнес эхлэхэд найзуудтайгаа эхлэхэд нэг зорилго мэдээж тавьж лаа. Гэхдээ тэр зорилго ч юм уу анх бизнесээ эхлэх зорилго бол явандаа шал өөр болд юм бэл. За анх төсөөлж ирсэн бас гэсэн үг. Тэгээд явандаа мэдээж зах зээлийн ирэхээр бас өөрчлөгдөж байгаа. Хүмүүсийн орж ирж байгаа, нэмэгдэж байгаа хүмүүсийн вижнээсээ хамаарат бас өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор яг анх төсөөлснөөс бол өнөөдөр бол шал өөр. Тийм. Анх чи бизнесээ ер нь хэдийн хугацаанд яг амжилттай болгоно гэж бодож ирсэн бэ? Энэс чинь зүрсний хугацааны хувьд. Яа, маргаал чаддаг бол маргааш ч гэсэн тасархаа бизнестэй болно гэж бодчихсан анх бол. Тэгтээ амар зүрт юм байлаа. Анх бодож ирснээс бараг нэг яг бизнес болсон хэмжээ гэх юм бол бараг нэг 3-4 жил хугацаа бол зарцуулсан. За компанийн түүхийг товчхон хэлээч. Окей, анх бид хэд ч 2007 онд байгуулагдчихсан. 2007 онд байгуулагдчихад бид хэдний хамгийн ихний зах зээл нь Америкийн зах зээлийг бид нэр шууд онилсан, таргет хийсэн. Яагаад Америкийг сонгосон бэ гэхээр тухайн үеийн бас бидний вижн илүү Америкт нэг бүтээгдэхүүн гаргахчвал их гоё юм байна гэсэн мөрөөдөлж байсан л та. Тийм ч утгаараа бид хэдэн үүсгэн байгуулагчид нийлээд Америкийг зорьсон. Америкийг зорих болсон шалтгаан бас сурыч гэж бодож байсан мэдээж мэдлэгээ боловсроо дээшлүүлээ. Тэгээд бид хэд очиод 1 жил болсон. Америкт 1 жил болох хугацаанд тэнд ч гэсэн яг юм стартап гэдэг менталити бас нэг төдийлөн суугаагүйсэн. Яг Америкт 2007-8 онд гэсэн үг. Яг мэдээж байсан бахалтай бид нар тухайн үед тийм амар анзаардаггүйсэн баг. За тэгээд бид хэд тэнцээ партнеруудтай болоод хамтарч ажилладаг хүмүүстэй болоод өөрсдөө харуулад тэгээ харуулахын тулд мэдээж жижигээс эхэлж байгаа юм л та. Жижигээс дундаас том гээл явна. Ер нь бол дараалтаа. Тэгэхээр шууд том байна гэж бол байхгүй. Хүмүүс шууд итгэл өгнө гэж бол байхгүй. Тийм болохоор бид жижигээс эхэлсэн. Жижигээс эхлэхдээ бид нар нэг санаагаа дэвшүүлсэн. Нэг стартап idea. Стартап idea нь бол шинэ зах зээл бий болох боломжийг төрүүлсэн болохоор манай партнер наа чин болж ин давай. Initial investment үгүй маш бага хэмжээтэй байсан. Тэр бол одоо баг хүмүүст хэлэх юм бол айгүй жоох хэмжээтэй. За тэгээд бид тэрийг эхлүүлээд анхны чин бүтээгдэхүүн юу байлаа? Яг Америкт гаргасан нь болохоор Golf Range Finder application гэдэг. Одоо golf тоглодог хүмүүст зориулсан application. Тухайн үед ч одоо Wall Street-ийн залуучууд ч дандаа BlackBerry-тэй байсан. Тэрэн дээр нь суурлаад гаргасан application. Тэгээд бид хэд тэрийг амжилтаа гаргаад яг үнэхээр зах зээлээ олсон л бүтээгдэхүүн байсан л та. Тэгээд тэр бүтээгдэхүүний өөрийнх нь борлуулалт нь бид хэдийн манай компани анхны инвестмент нь болоо явцсан. Тэгээс биш бид нар анх инвестор татаад ч юм уу бидний ийм хийх гэж байгаа гэдэг тийм инвестмент бол татаагүй. Зөвхөн хөгжүүлэх мөнгөө партнеруудаас авч байгаа. За дараа нөгөө бүтээгдэхүүнээ гаргачихж байгаа. Бүтээгдэхүүнээс орсон орлогоо за окей бид нар нэг тодорхой хэмжээний бас нэг cash flow-тэй болчлоо. Одоо хэдүүлээ яах вэ? Одоо Монголын зах зээлдээ ямар бүтээгдэхүүнүүдийг гаргах уу гэдэг дээр л ажиллаж эхэлсэн. Тэгээд ер нь бол өөрөөс чинь яг асуумаар байгаа миний зүйлс ихэнхдээ яг бизнесийн эхний тэр үе шат байгаад байна л да. Окей. За одоогоор ингээд Infinite Solution компани нэг талаар маш олон зүйл ярьж болох бах. Гэхдээ яг жинхэнэ компаниг хамтран үүсгэн байгуулагч гэдэг утгаараа эхний хэдэн жилүүдэд сэтгэл зүйн ямар хүнд үеүүдийг давж исэн бэ? Зөв. Яг одоо ингээд стартап гэдэг хэдүүлээ хоёлаа яриа те. Гарааны бизнес. Гарааны бизнес эхлүүлж байгаа залуучууд эхлээд шууд нэг идеатай эхэлчихэж байгаа. Нэг идеа байгаад за хэдүүлээ ийм хийх юм байна гэж тодорхой эхэлж байгаа шүү дээ. Яг манай тохиолдолд болохоор яг тийм бас байгаагүй. Бид нэг компани байгуулъя л гэдэг зорилготой анх байгуулж байгаа яг үнэндээ хэлэхэд. Тийм болохоос биш бид нар яг ийм юм хийх юм байна, ийм хийх юм биш. За эхлээд тэгээд нэг жоохон
тодорхой болгоод нэг партнеруудтай болоод нэг зах зээл нь тодорхой болоод эхэлчихэж байгаа. Хийх юмаа ядаж нэг тодорхой болгочихж байгаа. За хийх юм нь тодорхой болсныхаа дараа тодорхой хэмжээний cash flow-тай болчихж байгаа. Тэгээд дараагийнхын шат руугаа явсан. Тэгэхээр сэтгэл зүйн асуудалд бол хамгийн хэцүү байсан юм нь юм uncertainty буюу яах вэ? Одоо яг хаашаа явж ийн зөв үү, буруу юу? Өдөртөж явж байгаа хүн бүр тийм асуудалтай. Ягаад тэгэхээр дагж байгаа хүмүүс бол хийх ёстой юм аа л хийн шүү дээ. Одоо жишээ нь тавуулаа хамтралаа гэж бодъё. Нэг хүн бол хасл хийдэг хүн, байнгын хасл хийдэг хүн даа. Бүх хүн хаслын гэдэг маань тийм бүх муу мухайг л өөр төрөө өгнө, бүх сайн сайхныг ч өөр төрөө өөр. Хүмүүс муулна, сайлна бүгдийг л үрэл гарах хэрэгцээ. Гэхдээ бүгдээрээ гэдэг нь гадны хүмүүс байгаа, хөрөнгө оруулагчд байж болно. Дотор ажиллаж байгаа хүмүүс ч байж болно, гэр бүл ч байж болно, найз охин ч байж болно, хинч байж болно. Бүгдийг давж чадaltaй хүн байгаа хэрэгтэй. Америкт бол хэлдэг стартап эхлэхэд ядаж гуруулах хэрэгтэй. Нэг нь бол бид гэхдээ тех стартап ярьж байгаа шүү. Тий. Хаслер байх хэрэгтэй. Одоо тэр саяны бүх муу мухайг даадаг хүн байх хэрэгтэй. Хөгжүүлэгч байх хэрэгтэй. Тэр нь одоо нэг жоохон developer гэсэн. За гуравт нь дизайнер байх хэрэгтэй. Энэ гурав байх юм бол за магадгүй нэг юм гарчиж магадгүй. Тийм болохоор хамгийн эхлээд бол сэтгэл зүйн хувьд аюу хэцүү. Яг хаашаа явж байгаа тодорхойлох яах уу, ийх үү маш хэцүү. Манай компанийн хувьд бол яг инвесторт чинь өөрийн гэсэн нэг санаа зах зээл толгойд нь байсан юм байна шүү дээ, тий. Тэгэл тийшээ бүүнөрөө дайраад орсон, тий. Тий яг хуу зах зээл нь бол инвестор нь өөрөө инвесторч байх хэвээр тухайн үед партнер л байж байгаа юм л та. Өөрөө бас яг инвест хийдэг хүн ч байгаагүй. Партнер өөрөө тэр зах зээлийн хүн байсан. Хүмүүсийн сэтгэл зүйг мэдж байгаа, mentality буюу тэр хүмүүс юу боддог, юу хүсдгийг мэдж байгаа тийм л хүн баад. За магадгүй ингээд манай нэвтрүүлгийг үзэж байгаа. За технологийн компанийн хувьд ярих гэж бодъё. Гуруулаа нийлсэн залуу байгаа бах. Юу хийхээ мэдэхгүй. Эсвэл нэг ап хийх гээд байгаа ч юм уу тийм. Энэ тал дээр ямар хуу зөвлөгөө өгөх вэ? Зөв. Юу их хэвтэй? Тийм. Миний бодлоор ямар нэгэн стартап ч юм уу компани байгуулахад яг тийм төгс найрлага гэж бол байхгүй, ingredient гэж бол байхгүй. Одоо жишээ нь эдрэ чи нэг компанитай байлаа гэж бодоход чиний компаниа үүсгэн байгуулад хөгжүүлэх түүх зөвхөн чиний стратегиэр л явна. Минийх бол шал өөр баг. Тийм болохоор яг энэ дээр бол ерөн та хэд ингэх ёстой шүү, тэгэх ёстой шүү гэж хэлэх айгүй буруу баг. Та хэд өөрсдөө л тэрийг байгуулна. Гэхдээ өнөөдөр ингээ харахад том компаниуд, дунд компаниуд, жижиг компаниуд бүгд нэг алдаа яриа их гаргад юм билээ. За. Тэр алдаан дээр л сайн анхаарах хэрэгтэй. Жишээ нь тэнд бол зааны 3 алдаа хэдүүлээ ярья. Эхний алдаа нь болохоор за стартап байгуулж байгаа 3 залуу гэдэг чиний жишээн дээр ярьчих. Тэр 3 за нэг стартап ID байлаа гэж бодоход хитрхи томоор бол бүр бас томоор бодох хэрэг байхгүй. Одоо жишээ нь сая хэрэглэгчтэй болчих юм чинь team серверийн хэмжээ хэрэгтэй, team одоо team багтаамжтай байх хэрэгтэй, team хүмүүсийн хүчин чадлыг даах хэрэгтэй гэж бодох хэрэг байхгүй. Үнэхээр нэг хүн чам руу уцтаад хөшөө миний сервер унчлаа, амар олон хэрэглэгчтэй болчлаа гэвэл би бүр баяр үргээ. Үнэхээр сайн байна. Тэр бол гоё алдаа байхгүй юу? Тэр бол дорон засахал амархан шүү дээ. Тийм болохоор эхлээд бүр урчилж хараад яах вэ? Тим олон хүн болчвол яах вэ гэж бодоод байх хэрэг байхгүй. Эхлээд 1000 хүн дээрээ төвлөр, 20,000 хүн дээрээ төвлөр, 100,000 хүн дээрээ төвлөр хангалттай. Эхний жоохон хэрэглэгчтэй л хангалттай. Тэр дээр тулгарч бараг тэд нар чинь хэрэглэх үгүй юу гэдэг чинь өөрөө асуудал шүү дээ. Ягаад тэр хүмүүс чинь өстой өөрийнхөө ID-г супер amazing гэж боддог байхгүй юу? Тэр бол тийм байхгүй. Барагтаа л үгүй. Тийм болохоор тэр хэрэглэгч нар л батлна. Тийм болохоор эхлээд бол зүгээр нэг тодорхой жижигхэн хэмжээнд л бодоод тэднэртэй зориулсан юм гялц гаргаж байгаа. За гялц гарга гэдэг дээр хоёрт галдаа шууд явчихж байгаа. Хүмүүс төгс бүтээгдэхүүн гаргах гад амар их цаг алддаг. Уул нь төлөвлөж исэн хугацаа 1 жил байхад төгс юм гаргах гал нэг юм нэмэл, нэг юм нэмсээр байгаа нөгөөтгөө ингээд амар урт хугацаа жил байсан юм чинь 2 жил болоод тэгэнгүүтэл чинь нөгөө хэрэглэгч нар чинь нөгөө бүтээгдэхүүнээ ч авсан юм байхгүй. Тийм болчдөг болохоор нэг үгийг би байнга хэлдэг. Done is better than perfect. Гаргачна гэдэг чинь бол заавал төгс юмнаас хамаагүй дээр. Тийм болохоор нэг хүмүүс хэрэглэх боломжтой юм байна. Шууд гаргаад хэрэглүүл. Хангалттай. Тэгэл нөгөө хүмүүс чинь эн чинь болж ин эн чинь болохгүй байна. Шууд жишээ аваад хэлэх юм бол та бүхэн мэдж байгаа ихний iPhone-ы 3 байгаа. iPhone 3 билүү. Тэр бол ёстой одоо харахад бол хүүхдийн тоглоом шиг л юм байдаг шүү дээ. Гэхдээ тэр чинь тухайн үеийн хэрэглэгчтэй хангалттай байсан. 4 нь гоё болсон, 5 нь гоё болсон, 6 нь бүр гоё болсон гэх мэтчлээ. Апгрейд дээрээ л яв. Гуравт халдаа. Үүсгэн байгуулагчдын аягүй их гаргадаг алдаа нь компани өөрөө удирдах тэр хүсэл нь аягүй хүчтэй байдаг.
Нэгсэн доо shareholder би majority буюу ихэнх хувиа би эзэмшмээр байна. Би 50% эзэмшмээр байна. Бусдуудаа ингээл нэг баг хувь өгдөг ч юм уу. Хувь гэдэг юмыг бол мартчих хэрэгтэй. Тэр бол нэг тийм ач холбогдол хэрэг байхгүй. Хамгийн гол асуулт нь та Apple-ийн 1% эзэмшмээр байна уу? Эсвэл нэг дөнгөж байгуулагдсан компани 55% эзэмшмээр байна уу? Тэр л айгүй гол асуулт байхгүй. Тийм болохоор хувь гэдэг юм дээр нэг толгоо өвдгөл авах хэрэггүй. Хийх юм айгүй сайхан тодорхой байлга. Хийж чаддаг хүмүүсээ сайн ол, нэг баг бол. Share сайн хий. Хуваах хэрэгтэй. Хуваарлалтаа зөв хэрэгтэй. Чиний хариуцлага чинь юм байна. Чинийгаа хий. Тэнгүүтлээ шинээр өөр хүмүүс орж ирэх юм бол тэдэрт ч гэсэн их нээлттэй. За тэдрээс гадна инвестор гэдэг хүн ба. Тэдрийгээ сайн бодолцох хэрэгтэй. Тэгэхээс биш бүх компанийг би удирдна. Миний бэйби штэ. Энэ байхгүй болчих юм бол би удирдлаа алдчих штэ. Стив Джобс шиг би компаниггүй болчих. Тэр аюул байхгүй те. Яг үнэ л. Чиний ойлголтоор Стив Джобс гэсэн. Стив Джобс юу яагаад өөрийнхөө байгуулагдсан компаниас өгдсөн юм? Үгүй яг тэгэл яг л энэ нөгөө корпорацийн structure-д орсон, бүтцэд орсон компани нь өөрийнхөө эзэмшижсэн хувь нь бусад эзэмшижсэн хүмүүсээс бага байсан. Тэнгүүтлээ нөгөө нийт хувьцаа эзэмшигч нар нөхрийг CEO position-ыг байх болгоод өөр CEO л тавьсан болохоос биш нөхөр компаниа эзэмшижсэн хэвээрээ шүү дээ. Одоо хувийн эзэмшижсэн хэвээрээ 100% биш байх л та. CEO гэдэг бол ажил шүү дээ. Яг үнэ. CEO-ч нөгөө board-ийн хүмүүс л томилоод байгаа болохоос биш Стив Джобсоос CEO биш болгоцсон л байхгүй. Нөө нэг Pepsi-гийн маркетингийн хүний навьч CEO болгоод тэгэл манай хүн чинь компаниас гараад CEO хийхгүй бол өөр юу ч хийхгүй л гэсэн юм шиг байна. Тэгээд нөгөө нэг саяны яг асуултан дээр хувь гэдэг юм дээр битээ нэг ач холбогдол өгөө. Заавал тэр компани удирдах гэдэг шаардлага байх. За дөрөвт нэг бас асуудал байгаад байгаа юм байна. Хүмүүс их гаргадаг алдаа. Инженер хүнийг компанид авах аягүй дуртай дээ. MBA төгссөн үнтэй хил амаа сайн олтой. Тэгэхээр нөгөө компани чинь бүрдэгтээ нэг талыг хүмүүстэй даа MBA хүмүүс ч гэдэг юм уу, даа инженер хүмүүс болчих гээд байдаг. Компани өөрөө айгүй diverse байх хэрэгтэй. Олон талын мэдлэгтэй хүмүүс байх хэрэгтэй. Хуульч хүн байх хэрэгтэй, маркетинг, инженер, дизайнер юу гэдэг те. Бүгд ингэж холилдчихж олон талын мэдлэгтэй хүмүүс магадгүй төгс бүтээгдэхүүн гаргаж магадгүй. Бүтээгдэхүүн гэдэг чинь компанийн бий бүтээгдэхүүн гэж хэлж байгаа шүү. Миний бас их сонирхож байгаа юм гэвэл за хүн болго MBA сурахгүй, хүн болгон бизнесийн сургууль сурахгүй тийм. Тэгэхээр манай гарааны бизнес эхэлж байгаа залуучууд өөрөө ирэхгүй зарим нэг бизнесийн талын удирдлагын чадруудыг өөрөө сурахаас өөр аргагүй. Мэдээж та. За чиний туршлагаас жишээ нь ямар чадруудыг чи сурахаас өөр аргагүй болсон бэ? Зөв. Яг наадах чинь бол айгүй зөв асуулт өдрөө. Компани байгуулж байгаа ч юм уу шинээр эхэлж байгаа залуучууд төгс хүн бол байна гэж бол байхгүй шүү дээ. Магистр төгсөөд ч Харвард яваад ч Йейл яваад ирсэн ч гэсэн төгс болохгүй. Тийм болохоор өөрийнх нь чаддаг юм айгүй сайн өөртөө үнэнчээр тодорхойлчих хэрэгтэй. За би одоо яг юу гэдэг шинэ идея хүмүүс танилцуулахдаа үнэхээр сайн байна. За окей тэгвэл чи тэрийг л хийлдэ те. Тэгвэл код бичиж чаддгүй байна гэвэл сайн код бичдэг хүнээ олчих. Багаа сайн бүрдүүлэх бол өөрийн гэсэн урлаг сайн хүмүүсүүдийг үнэнч байдлаар би энийн чийчи би ч тэрийн чийчи би энийн чийчи амжихгүй угаасаа л амжихгүй. Тийм болохоор багаа байгуулна гэдэг бол барагтаа хүмүүс байдгүй айгүй мундаг тэр чадвар юм болов гэж би өвдөө боддтой. Сайн баг бүрдүүлээд ажлуудаа зөв хуваарлаад чи бол энэ хариуцсан юм а хий би энэ хариуцсан юм а хий. За тэгсний эцгээр ингээл нэг компани урагшаа явах нь шүү дээ. Тэр бол айгүй чухал юм шиг миний хувьд зүгээр санагдтыг. Тэрэн дээр бол залуучууд маш их анхаарах хэрэгтэй. Тэхээс биш бүгдийг чаддаг хүн гэж би л мэдэхгүй байна. За Пол Грамыг уншиж явах тэгдэг штэ. Чи коллеждоо явах хэрэгтэй. Бити дроп аут хий. Яагаад гэвэл чи тэндээс чинь л зүгээр зугаалж явж байгаад хамгийн сайн хамтран үүсгэн байгуулагчтай олт юм аа гэж тэгжсэн те. Өөрөө чи хамтран үүсгэн байгуулагчтай яаж олов? Наадахтаа бол би бол 100% санал нэг. Би өөрөө 2006 онд Шүтисийг төгсөж байсан. Шүтис Монголын одоо шинжлэх ухааны технологийн сургууль гэсэн үг. Тэнд яг компьютерийн ангийн эрчим хүчний сургууль төгсөхөд би яг жинхэнэ яг тийм хайртай багтаа болсон. Хайртай найзуудтай болсон. Яг баг гэж ярих хэрэггүй л дээ найзуудтай би болж байгаа. Найзууд чинь та хэд хүсэл эрмэлзэл чинь ингээд нийлчихэж байгаа. Нэг хаашаа яваад байна. Тэр нь бол айгүй тийм хідүүлээ Монголын IT индустрийг өөрчлөе гэдэг л нэг том зорилго байхад хангалттай шүү дээ. Тэгэхээс биш хідүүлээ iPhone хий гэж ярихгүй шүү дээ. Тэр чинь мэдчихгүй шүү дээ тухайн үед. Нэг томор нь хараад за нэрээ би бас тэрийг хүсэж байна гэдээ нийлж байгаа. Тийм болохоор яг сургуульд байхад би үнэхээр хайртай найзуудтай би болсон. Ялангуяа Монголд дээд сургуульд. За би Америкт дараа сургууль төгссөн. Би мундаг тийм холбоотой коннекшнтай болж байгаа. Тэгээс ч бүр яг юм хайртай найзууд ихгүй. Би тэр хүмүүсийн төлөө бүр чин сэтгэлээсээ юм хийнэ гэвэл мэдэхгүй байна. Яг нэг тийм ашиг сонирхлын юмнууд их болцдог баг.
Монголд бол яг чиний хэлдэг тэр хамт үүсгэн байгуулагч нар хайртай найзууд хамтдаа цагийг өнгөрүүлээ. Ядаж ийм зорилго байгаа байхгүй. Би ID хийхгүй сонирн биш. Гэхдээ өглөө ажилдаа ирэхдээ ядаж найзуудтайгаа уулзах гэдэг чинь өөрөө зорилго болчихж байгаа. Бидний хувьд тэр байсан баг. Үзэгчтэй танилцуулах хэрэгтэй. Габит маань Стэнфордын их сургуулийн төгсөгч байгаа. Стэнфордын их сургуулийн чи одоо хичнээн монголчууд төгсөж байгаа бай. Би тэрийг бол сайн мэдэхгүй байна. Тийм. Гэхдээ бас нэлээд байт юм байлээ. Яг инженер, MBA, computer science гэх нэлээд. Тэнд яг ямар мэргэжлэр сурсан бэ? MSNE гэдэг Management Science and Engineering. Тэр нь бол яг бизнес инженер хоёрыг нэм хослуулсан байдлаар. За. Анх Silicon Valley-д тэгээд очлоо. За захиурын хөндийг бол бүгд мэдчихэж байгаа тийм. Тэндээс хамгийн сүүлийн үеийн гол бизнесийн төвчлүүд, IT-ийн төвчлүүд гарч байна. Захиурын хөндийгөөс бидэрт хамгийн түрүүнд сурах зүйлүүд нь юу байна? Захиурын окей. Монголд хэрэгжүүлж болохоор яг үнэ. Яг захиурын хөндийгээд аваад үзэхээр би ч гэсэн эдрээ чи ч гэсэн бараг адилхан байсан баг. Яг үнэнгээ хэлэхэд би бол захиурын хүндэд анх бол зүгээр нэг юм барилга л байдаг л гэж тухайн үед боддог байсан. Яг би хангалттай research хийгээгүй миний буруу ах л та. Нэг юм барилга бүх компаниуд дээр нь PayPal байд юм байна, Google байд юм байна, Microsoft байд юм байна гэж бодоод очиж байгаа. Гэтэл мэдээж тийм биш юм байлаа л дээ. Захиурын хүндий хамгийн сайн хийж чадсан юм нь юу юм бэ? Экосистем юм болов уу гэж боддог. Экосистем гэдэг нь за шин санаа гарлаа. Шин санаа гараад ирэхэд зах зээл нь байж байгаа. Хөрөнгө оруулах хүмүүс нь байж байгаа. Хөрөнгө оруулагчдын нэг томоор нь авчи. Тэнд Angel эдрийг хувааж болох байх л та. Томоор нь авчи. За бусад бас шин санаа дэвшүүлэх гэсэн энтузиаст хүмүүс нь байгаа. За тэгэнгүүтлээ мундаг том сургуулиуд байгаа. Мундаг том сургуулиудаас төгсөөд ирсэн төгсөгч нар байгаа. Ингээд нэг юм том экосистем нөрөө бүрдчихэд байгаа. За энэ өөрөө айгуу тийм diverse нөгөө миний түрүүний чамд хэлээд байсан айгуу өөр өнцгийн хүмүүс байгаа даа. Ганц Америк хүмүүс биш, дэлхийн өнцөг бүрийг боловс хүмүүс ирж байгаа. Тэгэхээр Silicon Valley өөрөө мундаг агуу хийсэн юм. Тэр брэнд айгуу мундаг хийсэн байгаа даа. Одоо жишээ нь Germany ч юм уу, Хятад ч байт юм уу, Монголд ч байт юм уу, Монголд байгаа мундаг төгссөн оюутан хаашаа явмаар байна? IT оюутан. Silicon Valley л гэж. Тэгэхээр Silicon Valley өөрөө айгуу мундаг брэнд болсон юм шиг надад санагдаад байна. Тэгэхээр бидэрт дутагдж байгаа юм энэ экосистем мундаг брэнд. Мундаг брэнд. Тэр нь бол хүмүүс ирлэхэд хөрөнгөө босгож чаддаг, шинэ ID-га хэрэгжүүлж чаддаг. Шинэ ID нь зөвхөн Америк биш, зөвхөн Монгол биш, дэлхийд даяаны ID, дэлхийд даяар хэрэглэх боломжтой ID бий бол. Тэгэхээр энэ өөрөө экосистем нь өөрөө айгүй мундаг байгаа. Манад бол хамгийн эхлээд хэрэглэх юмнууд нь хүн болго хэлнэ, хэрэглэгч айгүй бага, зах зээл жижиг үнэ. Тэр бол үнэ. Тэр бол угаасаа л бодит үнэ. Гэхдээ ганц Монгол гэлтгүү дэлхийд даяар хэрэгжүүлэх боломжтой ID гэж бодлоо. Орчд хэрэгжүүл, Хятадд хэрэгжүүл, Европт хэрэгжүүл, Америкт хэрэгжүүл болно шүү дээ. Монголдо хэрэгжүүл. Монголыг юу гэж харах хэрэгтэй вэ гэхээр шинэ ID maybe туршиж энэ ID үнэхээр хүмүүст хэрэгтэй юу үгүй гэдэг батлах талбар нь байж болно шүү дээ. Тийм болохоор яг тийм экосистемийг бүрдүүлэх тал дээр ажиллаж ирэх хэрэгтэй. Би тэгээ чамааг бол энэ тал дээр аюу мундаг ажил хийгээд байгаа гэж бодож байгаа. Тэрний хамгийн ихний байдлаар хүмүүсийн мэдлэгтэй болгоод байгаа. Silicon Valley ч юм уу гарааны бизнес чинь ийм юм байд юм аа. Нэг ийм хөрөнгө оруулагч гэдэг хүн хэрэгтэй байд юм аа. Шинэ ID чинь хүмүүст хэрэгтэй ID байх хэвээр. Зүгээр нэг гоё ID биш. Гоё ID бол инновацч биш шүү дээ. Гэдгийг л энэ нэг одоо нэг дид бүтц буюу инфраструктур бол айгүй чухал. Тэрэн дээр л их анхаарал тавих хэрэгтэй биш санагдав. Сүүлийн үед ингэж байна л та. Маш олон залуучууд хурж ирээд би компани байгуулах гэсэн юм а хөрөнгө хаанаас босохгүй гэдэг. Хөрөнгө заавал босох ёстой юм уу? Хөрөнгө босгоод за хаг сая доллар босгочлоо. Энэ үнэхээр аврал юм уу? Окей. Юу болт юм бэ? Яг нь хоёр асуулт байна те. Хөрөнгө заавал босгох ёстой юм уу? Эсвэл хөрөнгө босгочлоо гэхэд амжилт юм уу гэх гээд нь шүү дээ. За окей, хоёлаа эхлээд хоёр дахьоос нь эхлээ хариулчаа. Одоо TechCrunch ч гэдэг юм уу, гадаадын олон мэдээний сайтууд дээр энэ компани $2 million босгочлоо. $2 тэрбум босголоо. Хэдэн тэрбум доллар, хэдэн миллиард доллар гэж ярьдаг шүү дээ. Миллион доллар гэж ярьдаг шүү дээ. Окей. Тэр өөрөө яг амжилт юм уу гэхээр үгүй. Тэр бол тэр хүмүүс ингээд нэг мөнгө босгочихж байгаа. Тэр нь үхлийн циклж байж магадгүй, авралын циклж байж магадгүй. Тэгэхдээ тэр хүмүүс нь өөрсдөө баян болж байгаа гэсэн үг ерөөсөө ч биш. Тэр хүмүүс өөрсдөө амар том хариуцлага дунжин л гэсэн үг. Ямар үед тэд үнэхээр амар аз жаргалтай өстой вэ гэхээр одоо Alibaba-гийн хийсэн,
компани паблик болоход бол үнэхээр чамд баяр хүргэж бол амар том юм хийсэн байна гэж хэлж болно. За окей. IPO гэсэн үг те. За тэр бол нэг асуудал. Хоёр дахь асуудал нь за хөрөнгө авчлаа. Тэр хөрөнгөө яг юунд зарах уу гэдгийг бол инвестор хүмүүс чинь бүгдийг хянана. Инвестор зүгээр нэг ингээд 8 минийхөө ингээд нэг чек бичээл явуулаад чи тэргүүрээ дуртай юм хийн гэсэн үг ерөөсөө биш. Бүх юм хяналттай, хаашаа зарж ийн, юунд зарж ийн, бүх юм логиктой байх хэрэгтэй. Тэгэхээр чи өөрөө машин унаад аваад байр аваад яваад иж болохгүй шүү дээ. Айдиа хэрэгжүүлэхэд яг хаана мөнгнүүдэд зараад байгаа бүх юм чинь тайлагна. Чи бүр их ажиллах хэрэгтэй болно гэсэн үг. Бүр их ажиллаад байна. Ихэнхдээ тэр хөрөнгө оруулсан мөнгө чинь дуттай. Дахиад мөнгө босгох хэрэгтэй. Тийм болохоор эхлээд хөрөнгө босгосон мөнгө чинь ямар юмд зарагдаад яг тэр зарагдсан мөнгө чинь ямар үр дүн гаргаснаа чи заавал батлах хэрэгтэй. Тэхээс биш зүгээр би нэг аппликейшн хийзээ. Энэ хөрөнгөөрөө би юм хийцэн гэвэл хангалттай биш. Би хэдэн сая хэрэглэгчтэй болчлоо. Хэдэн сая хэрэглэгчийн амьдралд нь ийм өөрчлөлтүүд гарчлаа. Тэдний тэнд нь ийм үр дүнгууд гарлаа. Ийм үр дүнгууд гарлаа гэдгээ баталсны дараа одоо seed A, seed B, seed C гэл нөгөө хөрөнгө оруулалтын хэмжээнүүд чинь гараад ирнэ. Uber гээл хоёлоо амар мундаг стартапыг мэднэ. Одоо хүртэл өөрсдөө стартап гэдэг хэрнээ evaluation буюу компанийн хэмжээ нь өөрөө аюул том байгаа даа шүү дээ. Хэдэн билион ч үлээд. 40 билион байсан уу? 40 билион байсан үү? Тэр амар том болцсон. Тэд нар IPO зарлаагүй тэр компани амжилттай явж байгаа. Амжилттай явж байгаа. Тэд нар бол мундаг явж байгаа компани. Гэхдээ хүмүүс яагаад хөрөнгө оруулаад байгаа? Тэд нар ингээд бүх юм аюул логиктой хийгээд бүх оруулсан мөнгө болгоно нь буцаж инвесторуудтай ашиг болоод орж ирээд байгаа болохоор дараагийн хүмүүс нь ингээд мөнгө оруулаалаа. Тэгэхээр нөгөө CEO-гийнхэн ч үгүй юм уу тэр компанийг үүсгэн байгуулсан хүмүүсүүдийн зорилго нь тэр компанийхаа үнэлгээг аль болох өндөр болгох нь тэдний зорилго болчихсон. Тэгээ явандаа магадгүй IPO зарлчин тэр үед бол тэгээд өшөө бүүмэл болчихно л гэсэн. Тэгэхээр шууд саяны хэлсэн хариултаа бацхад заавал эхлээд компани ч юм уу гарааны бизнес эхлүүлэхэд эхний хөрөнгө оруулалт заавал шаардлагатай юу үгүй. Тэр бол чиний бизнес хэрэгцээс чинь л хамаарна. Магадгүй чи нэг органикаар хөгждөг компаниуд байгаа. Манайх бол чинь органикаар хөгжсөн компаниудын нэг. Монголд бол ихэнх нь органикаар л хөгжсөн байна. Та хэдийн мэдих том компаниуд бүгд органик хөгжил. Гадаадд бол ихэнх нь инвестмент хөгжил болчиход байгаа тийм. Дэд бүтцэн угаасаа тэгээд бүрдсэн байгаа болохоор хүмүүс нэг angel investor за чам нэг $100,000 өгчөө. Тэгээд тэрийгүүрээ нөгөө хүмүүс чинь инженерүүдэд хайрлаад ажилд аваад тэдрээрээ нэг код бичүүлээд нэг үр дүн гаргаад тэгээ явчихад байгаа шүү. Саяны хариултаа шууд дүгнээд хэлэхэд хөрөнгө оруулалт заавал авах шаардлагатай юу гэхэд заавал шаардлага бол байхгүй. Яг юу хийж байгаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Би яг ямар харилцагчдыг таргет хийгээд байна, онцлоод байна. Тэднэрт хүрэхийн тулд надад хэдий зардал хэрэгтэй вэ? Чамд өөрөө тэр мөнгө нь байгуулах тэгэл гаргачих штеп хүн. Заавал хүнээс аваад хүнийг хариуцлага тооцоод авах механизмыг яах юм бол өөртөө чи асуудал хураагаад байна гэсэн үг. Шаардлагагүй. Монголд ихэнх компаниуд манай компани жишээ нь органикаар л хөгжсөн компани өөрсдөө эхлээл нэг жоохон хөрөнгө өөрсдөөсөө гаргаад нэг бүтээгдэхүүн гаргаад тэрийг борлуулаад мөнгө олоод тэрийг дараа нэг газар хөрөнгө оруулаад инх мэтчлэн л яваад байна. Америкт бол Америк ч юм уу бусад орнуудад магадгүй эсрэгээрээ нэг хүмүүсээс хөрөнгө оруулалт angel investor-уудаас нэг хөрөнгө оруулалт аваад за нэг $100,000 ч юм уу нэг хөрөнгө оруулалт авчичаа. Хөрөнгө оруулалт авангуутлаа за нэг бүтээгдэхүүн гаргачичаа. Дараа нь нөгөө нэг жинхэнэ инвесторуудтайгаа танилцуулаад эхэлчихэж байгаа. Тэд нар ч ихсэн сонголт бол байгаа. Гэхдээ ихэвчлэн гадны хүмүүс яагаад вэ гэхээр хөрөнгө оруулалт авахыг илүүд үздэг. Хүмүүстэй хамтрахыг илүүд үздэг. Ганцаараа гэхээсээ илүү хоёулаа. Гэхдээ ганцаараа явж болно. Заавал хүмүүс ч одоо бага бүрдүүл заавал багтаа байх нь ам тийм аль бол байхгүй шүү дээ. Тэр бол тухайн үүсгэн байгуулагчийн сонголт. Хөрөнгө оруулалт за хоёр дахь асуулт нь хөрөнгө оруулалт босгох нь гэдэг чинь өөрөө нэг $100 ч юм уу $2 сая босгох нь өөрөө амжилт юм уу гэдэг тэр бол айгүй өрөөсгөл ойлголт. Тэр бол өөрөө амар том эрсдэл, өөрөө амар том хариуцлага. Хариуцлагынхаа ард нь тэр гарах нь бол тэр хүний чадварын л асуудал. Үнэхээр өөрийнхөө эдийн зүв байгаад явах юм бол өөр инвесторууд орж ирээд дахиад хөрөнгө оруулаад компани чинь үнэлэмж нь бүр том болно. Муу ах юм бол инвесторууд дахиж мөнгө хийхгүй. Тэгээ нөгөө инвестор яг мөнгөө алдаад чиний итгэлээ алдаад тэгээд босгох. Дараагийн бизнесээ ихэд улам хэцүү болно гэсэн үг. Хэцүү болно гэсэн үг. Гэхдээ яг хуу хэцүү боломжгүй болно гэсэн үг бол биш. Яагаад тэр айгүй олон хүмүүс тэгсэн шүү дээ тий. Одоо жишээ нь Silicon Valley-ийн одоо ингээ мундаг хүмүүсүүдийг харах юм бол ихэнх нь 2-3 гарааны стартап бизнесийг унгаачаад дараа нэг амжилттай болдог ч юм уу. Тийм болохоор тэрэн дээр болоогүй за би юу н бүтэхгүй юм байна. Corporate руу орё гэж шууд итгэлээ алдаж болохгүй л дээ. За.
бас нэг зүйл байгаа даа л да. Би саяхан уншижсэн. Жижиг компаниуд дөнгөж гараагаа эхэлж байхдаа өөрсдөө нэг дараагийн шатанд авчруулах ганц хоёр тактикуд байд юм байна л да. Энэ тактикуудын нэг нь болохоор өөрөөсөө том компанитай очиж партнерлах гэж байна. Окей. За жижигхэн компаниудын хувьд өөрөөсөө хэд дахин том компаниудтай яриа хийхтэй. Юу яаж ярил зүгээр үү? Аха. Яг гоо наадхан дээр чи идрээ ийм л авах. Миний бодлоор. Жижигхэн том чи дунд хэмжээтэй байж болно, жижиг хэмжээтэй байж болно. За жижиг компани том компанитай яриа хийн гэдэг бол яг хэмжээний хувьд бол нэг асуудал байхгүй. Чи том компанид хэрэгтэй л хүн байх хэрэгтэй. Хэрэгтэй асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол том компани чамтай хамтраад ажиллана. Том компани амбицлал би өөрсдөө хийчихье гэдэг компани их ховор байгаа л да. Зарим одоо тэр бол менежментийн л асуудал байх л та. Тэгвэл ухаантай компани бол миний бодлоор шууд нөгөө хэдтэй хамтарчна. Үнэхээр тэр том компани асуудлыг шийдэж чадчихвэл. Тэгэхээр тэр жижиг компани эсвэл хэсэг бүлэг хүмүүс том компани асуудлыг шийдэх хэрэгтэй. Асуудлыг харах хэрэгтэй, бодитоор үнэлэх хэрэгтэй. За. Компани өөрөөс чинь ер нь бол нэг барьж авсан дээрээ дандаа л анхны тэр ихний алхмын талаар би их фокус засамаар байна л да. Окей. За, түрүүн хэлсэн uncertainty буюу тодорхой биш байдал маш хэцүү сэтгэл зүйн дарамт үзүүлэх гэж хэлсэн тийм. За, үүнээс гадна нөгөөх нэг мөнгөний урсгал гэж нэг юм байгаа. Мөнгөний урсгал доктортой ерөөсө болж өгдөг тийм. Нэг ажил хийгээд жоохон мөнгө орж ирэл гацдаг тийм. Энэ гацалтыг ер нь яаж стартапууд тийсч гарах хэвтэй. Мөнгө орж ирэхгүй удаад ивэл яах юм? Багийнхных нь итгэл алдагддаг ч юм уу тийм. Энэ үед багийн сэтгэл зүг яаж авч явдаг юм бэ? Би бол тэрэн дээр ингэж бодтой. Айгу өөртөө буюу багийнхаа гишүүдэд үнэнч байх хэрэгтэй. Бүх нөхцөл байдлыг үннээр нь тодорхой хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй удирдах явж байгаа хүн дандаа оптимистик байгаад хитрхи хит их оптимистик байгаад багийнхаа гишүүд болон зах зээлийг дутуу үнэлээд өөртөө худлаа хэлээ зүгээрээ маргааш гоё болчихно. Нөгөөдөр гоё болчихно гэдэг ах юм бол мөнгө орж ирэхгүй мөнгөний урсгал чинь багассаар бүр 0 болно шүү дээ. Тийм болохоор юм буруу яваад мөнгө орж ирэхгүй хит дуудах юм бол хит дуудна гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна. 2-3 жил. 3 жилийн дараа хүртэл асуудал хэцүү байгаад ах юм бол идэ ч юм уу тэр бизнес чи асуудал байна гэсэн. Хүмүүс итгэхгүй байх гэсэн үг, хүмүүс хэрэглээд тэр хүмүүст ямар ч үнц нь байхгүй гэсэн үг, value байхгүй гэсэн үг. Тийм болохоор pivot гэдэг. Pivot гэдэг нь болохоор эхлээд нэг idea нэг тийшээ ингээд нэг зорилготой гаргачих чаа. Тэрийг хүмүүс хэрэглэхгүй шүү дээ, тий. Тэнгүүтээ тэрийг жоохон өөрчилнө. Одоо Twitter анх яаж гарсныг бол бид бүгд мэдчихэе. Twitter анх Twitter гэдэг системч гаргая гэж бодоагүй. Шал өөр төсөл явж байгаа Jack Dorsey авчил Twitter хэдүүлээ нэг юм хийчихвэл гоё юм шүү гээл. Өнөөдөр Twitter бол мундаг систем болсон явж байгаа. Тэр нь pivot хийцэн л гэдэг байна. Тэр нь болохоор анх бодож исэн санаагаа жоохон өөрчлөл, хүмүүсийн хэрэгцээнд ингээ өөрчлөл яваад байна. Систем ч юм уу анх бидний зорилго юм штэ гээл нэг юм амар хатуу байгаад байж юусэн бол уян хатнал байх хэрэгтэй, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ийм юм шиг байна энийг жоохон ингээ өөрчилчих, ийм юм шиг байна энийг жоохон ингээ өөрчилчих. Тэгээд энэ дээр дахиад нэг юм хэлэхэд идрээ миний бодлоор за чи нэг ID гаргалаа заяа. Тэр ID ингээд утас гэж чи бодоод нэг ID гаргалаа. Би амар хамаагүй жишээ авч байгаа шүү. Тэгсэн чинь хүмүүс утас хэлбэрээр нь хэрэглэхгүй дандаа мессеж бичээд авах юм бол чиний vision чинь хүнд ч хамаахгүй. Тэр хэрэглэгч мессежээр хэрэглэсэн бол чиний тэр чин мессеж бичдэг л машин юм байна. Төхөөрөмж юм байна. Мессеж бичдэг л төхөөрөмж болго. Яриаг нь хасаа ич. Тэгэл ерөөсө хүн болгонд ингээл тараагаал яваад те. Би яг ганц хэрэглэгчийг хэлээгүй. Хэсэг бүлэг хүмүүс дандаа мессежээр ашиглаад байгаа юм бол тэр хүмүүс яаж хэрэгжилж чинь тэр хүмүүс үнцнийг хараад байгаа байхгүй. Тэрэнд нь тааруулаад яг тэрийг хийх хэрэгтэй. Тэгэхээс биш би ингэж бодсон. Манай багийн гишүүд энд итгэж байгаа. Та нар юу итгэж байгаа? Хинт ч хамаа байхгүй. Харилцагч буюу хэрэглэгч хүмүүс юунд итгэж чинь хүмүүс яаж хэрэгжилж чинь тэр л хамгийн чухал. Тэн дээр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Мэдээж мэдрэмжтэй байх хэрэгтэй. Маш гоё зөвлөгөө өгж байгаа нүүд их баярлж байна. Манай стартап хийх гээд ингээд олуулаа баг болоод сууж байгаа залуучууд хэрэгтэй байгаа гэж найдаж байна. За дараагийн миний сонирхож байгаа зүйл нь за ялангуяа технологич гэхгүй ер нь ямар нэгэн компани бүтээгдэхүүн гаргалаа. Хувь хэрэглэгчид биш байгууллагууд зориулж бүтээгдэхүүн гаргая гэж бодлоо. Бүтээгдэхүүн үйлчлэгээ те. Байгууллагуудын хэрэгцээнд яаж тааруулж бүтээгдэхүүнээ гаргаж өгд юм бэ? Зөв. Байгууллага хувь хүн аль нь л ерөнхийдөө орж байна те. Тэгэхээр яг хөө мэдээж судалгаа тэгэд яг ингэж л бодох хэрэгтэй. Наадхан дээр бол би ингэж бодож байна.
За хувь хүн дээр нь эхлээд авчи. Хувь хүнгээ аваад үзэхээр өөрийгөө л аваад үзчих. Чи одоо ингээл жишээ нь за энэ савыг хоёул ийм бэдгүй байсан гэж бодъё л да. Ингээл хоёул нэг кофе авах гал гэж амар халуун. Чи ингэ штэ. Чи яг л чи эцсийн хэрэглэгч байхгүй өөрөө. Ингээл эхлэх юм бол энэ ингээл халуун аяг байт юм байна. Энийг нэг ийм юм хийчихвэл зүгээр юм байна да гэж чамд айдиа гарч ирнэ штэ. Өөр дээрээсээ асуудлуудыг айгүй их хардаг хүмүүс. Заавал хүмүүсийг ажиглаад байх биш. Өөр дээрээ л хар. Чи ингээл жишээ ярихад төлхөөр айгүй их мартдаг. Хаан тавьчлаа, яачлаа, олохгүй байгаад байхад тэр их ч олдог нэг юм чамд айдиа эхлээл гарч ирэх нь штэ. Өөр дээрээ тулгуурласан айдиа бол айгүй ингийн. Шууд ингээд нөгөө нэг асуудлаа чи мэдчихэж байгаа байхгүй. Яг тэр чам дээр тэр асуудал байх юм бол тэнд байгаа болдоо гэдэг хүнд байгаа, тулгаад байгаа, томд байгаа, жимд байгаа, кимд байгаа бүгдэнд нь л байна. Тэр айдиа чи магадгүй тэр хэрэгцээд нь тохирчин. Том байгууллагуудын хувьд аваад үзэх юм бол чи процессыг аюул сайн ойлгох хэрэгтэй. Одоо ойлоо байгууллага бол эхлээд B2C ярьжсэн бол одоо B2B ярьж байна те. Байгууллагуудын хувьд процессыг аюул сайн ойлгох хэрэгтэй. За одоо нэг зүгээр энгийн жишээ авъя л да. Нэг процесс ингээл ороод нэг ачаа орж ирдэг, нэг агуулга руу ачаа орж ирдэг. Тэр ачааг нэг газар тавиад дараа нь нэг хүн хуваарлдаг байлаа гэж бодоод дараа нь тэрийг нэг шүүгэндээ тавиад дараа нь хүмүүс ингээд системд оруулдаг байх юм бол яаж тэр процессыг илүү хялбар болгох вэ? Яг саяны хэлсэн процесс бол зүгээр жишээ шүү. Энэ процесс дээр ямар асуудлууд тулгараад байна? Нөгөө нэг бараа авч байгаа хүн бүгднийг гараараа бичээд идэм биш үү? Тэрийн шууд ингээд эхнээс нь бүртгэгдсэн шууд хяналт хийгээд байдаг тийм систем байж болохгүй мөч гэдэг юм. Тэгэх юм бол нэг процесс хэмжлээ. Чи 20 минут тэр компаниас хэмжлээ. 20 минут Walmart-ийн хувьд хэмжих юм бол хэдэн төгрөгийн ашиг олох уу гэдэг бол бас нэг тоо гараад ирэх бах тий. Ингиж нөгөө нэг процесс дээр тулгуурлаад асуудлыг шийдээд асуудал чинь тоото хугацаатай бэжж value буюу нөгөө байгууллагт хэрэгцээтэй юм гарч ирж байна. Хэрэглэгчийн хувьд бол айгүй энгийн жишээ нь бол өөр дээрээ гарч байгаа асуудал чинь бусад хүмүүс дээр гарч байгаа л гэсэн шийдэж байна тий. За манай залуучууд ер нь бол явандаа дэлхийд гарна гэсэн л бүгд амбицтай байгаа бах. Анх эхэлж байхдаа л. Гэхдээ ихэнх хүмүүс ер нь дэлхийн зах зээл Америк гэлтгүй Хятадын зах зээл асар хол санагдаад идэх те. Зах зээл хэр ойрхон юм яг шиний бодлоор. Бид нар гадаадаас хэр хойно яваад байна. Тийм зах зээл яг хоёр асуулт байна те. Бид нар хаана яваад байна? Зах зээл хэр ойрхон юм. Зах зээл ойрхон хол бол айгүй бас хайцангуй ойлголт баг. Эдрээ зарим хүмүүсүүдийн хувьд айгүй ойрхон. Зарим хүмүүс гэдэг нь тэнд сургуульд төгссөн ч байд юм уу? Тэнд амьдарч исэн ч байд юм уу? Тэд нар бол нөгөө хүмүүсүүдийнхаа сэтгэл санааг мэдж байгаа, юу хүсдгийг мэдж байгаа, калчрыг мэдж байгаа, соёлыг мэдж байгаа. Тийм болохоор айгүй ойрхон санагдана. Зарим хүмүүсүүдийн хувьд тэр бол огт цоо шин юм. Тийм болохоор хүмүүс тийм амбицтай заавал байх хэрэгтэй. Хитийн зорилго бол олон улсад гарна л гэж харах хэрэгтэй. Тэр зах зээлээ ойрхон байлгахын тулд хамтарж байгаа юм уу? Альсвал тэр улстай хамтарж байгаа хүнтэйгээ айгүй ойрхон байх хэрэгтэй. Чи энэчнээс нь ажиллаж болно. Энэчнээс гэдэг нь Монголоос ажиллаж болно. Нөгөө хүн Америкт байрлаж болно. Тэр хүн тэр зах зээлээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд энэ зах зээл ч өөр айгүй ойрхон болчихж байгаа. Манай модель ч гэсэн тийм байсан. Бид нар анх бол Америкийн зах зээл, Америк хүн юу боддог, сэтгэхүй юу ч мэдэхгүй шүү дээ. Бид нар Монголд Улаанбаатар төрөөл өсөөл явцсан хүүхдүүд тэнд хүмүүс юу хүсдэг, ямар юм тэдний өдөр тутмын амьдралд нь хэрэгцээ байдгийг мэдэхгүй байгаа. Тийм болохоор тэнд нь очиод ойлгож эхлээд өөрсдөө сураад санаа нэгтэй хүмүүстэй хамтраад би ийм бодоод байна. Гэсэн чинь нөгөө тийм би ч бас наатанд чи итгэдэж штэ. Окей, тэгвэл хоёулаа хамтрая л да. Чи энэ талаа хариуцчих. Нөгөө хариуцлагаа тодорхойлчихно штэ. За би тэр талаа хариуцъя. Тэгээ хамтраа явах юм бол зах зээл өөр аягүй ойрхон болоо авчна. За бид нар тэгвэл өрсөлдөөнд хэр хойно байгаа юм? Тийм. Би бол яг технологи талын хувьд яриад байна тий. Технологи талын хувьд бол би ингэж боддог. Яг гарааны бизнес гэдэг шинэ бизнес хэрэгжүүлж байгаа тал дээр л ярил л да тий. Corporate-уудын хувьд айгууд өөр зураг шүү. Шинээр эхэлж байгаа компаниудын хувьд жоохон хол явж байгаа. Яагаад гэхээр дид бүтцэн бүрдээгүй байгаа болохоор. Дид бүтцэн бүрдээгүй байгаа болохоор бид нар илүү Америкт ч юм уу ийм ID гарсан юм биш үү? Хэдүүлээ Монголдо хэрэгжүүлчих л да. Тэрийг бол хүмүүс бол шууд хуулбарлаад байна гэж бодоод байгаа. Шууд тэгж бодох хэрэггүй л дээ. Энэ бол reverse engineering гэж бодох хэрэгтэй. Reverse engineering яагаад reverse engineering хуулбарлал биш юм бэ гэхээр Монголд байгаа хүмүүсүүдийн одоо менталитет бодож байгаа зүйл нь Америкт байгаа хүмүүсээс шал өөр.
Монголд байгаа дид бүтцэн Америкт байгаас шал өөр болохоор энд тэр санааг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс амар өөр асуудлуудтай тулгарч байгаа. Тийм болохоор санааг нэг хуулбарлаад байгаа биш. Яг тэр санаа гэдэг бол хоосон зүйл яг үүндээ миний бодлоор тэрийг хэрэгжүүлж чадж байгаа хүн бол би бол алгадах шин хоншоор. Тэр бол хэцүү зүйл. Тийм болохоор reverse engineer хийгээд тэрийг хэрэгжүүлж чадах юм бол мундаг. Тэрний тулд тэр дид бүтцэн хэрэгтэй. Бид нар жоохон хол явж байгаа. Дид бүтцэд бол мэдээж жоохон хөрөнгө оруулагч байх хэрэгтэй. Олон санаа нийлж байгаа хүмүүс байх хэрэгтэй. Одоо нэг орчнууд нь одоо жишээ нь логистикийн компани, заавал технологийн компани байх аргагүй шүү дээ, тий. Логистикийн компани бай. Нэг юм хөргөж өгдөг, шуурхаа хөргөж өгдөг компани. FedEx шиг. Тиймэрхүү компани байхад бол зам нь сайн, түгжирлэхгүй байх юм бол нөгөө компаниуд ч хурдан яваад хурдан мөнгө хийх юм бол үнэ доошо буулгаж чадна шүү дээ. Бүгд рүү явчих юм бол бензин чинь шатсаар байгаад үн чинь үнэтэй болчиход байгаа болохоор энэ дид бүтцийг ч бас би хэлээд байгаа. Тэд нар бүгд бүрдчиж нэг гоё төгс зураг л гарах гэдэг. Тийм болохоор бид нар тэр тал дээр жоо хоцроод байгаа юм шиг надад харагдав. Тий. Тэгэхээс биш бидний хийж байгаа зүйл, хэрэгжүүлж байгаа зүйл, хэрэгжилж байгаа технологи гэдээ аваад үзэх юм бол бид нар яг л адилхан юм хэрэгжилж байгаа. Ойлгомжтой. За, компаниуд бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргалаа. Эхэндээ ямар ч байсан нэг юм гаргацдаг, эхний харсан хэрэгцээгээ бол хангахаар юм хийчдэг. Энэний дараах алхмаа яаж төлөвлөлт юм бэ? Окей. Яг уу яг энэ дээр миний бодлоор энэ бол шууд зөвлөгөө болоо авчих واخ хэдрээ. Миний бодлоор хамгийн эхлээд нэг юм тодорхойлох хэрэгтэй. Яг өнөөдөр бидний амьдарч байгаа энэ амьдрал өөрөө айгүй олон компаниуд үүсгэн байгуулагдаж байгаа, айгүй олон шинэ бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Тийм дэлхий болчихлоо шүү дээ. Тийм болохоор таны гарч байгаа бүтээгдэхүүнийг хүн байнгын санаад байна гэдэгт тэр нэх тэгэж итгэх хэрэггүй, бараг санахгүй байх. Гэхдээ сануулахын тулд та энэ гаргасан бүтээгдэхүүнээ яах гэж гаргаснаа маш тэр хүн тодорхой хэлэх хэрэгтэй. Стив Джобс айгүй гоё жишээ дандаа авдаг. Ингэж хэлж байгаа юм л да. Nike гэдэг компани. Бид ингэдэг we honor great athletes. Nike бол ийм л юм хэлдэг. Тэр нь бол юу гэж бид нар агуу тамирчдад дээдэлдэг. Тэнгүүтлээ хүмүүст ч ямар мессеж очиж байгаа нэхээр би ч гэсэн Kobe Bryant болмоор байна. Би ч гэсэн Санчир шиг болмоор байна. Би ч гэсэн тийм мундаг агуу тамирчин болмоор байна. Би ч гэсэн дээдэлдэг гэж шууд автоматар нөгөө нэг тийм сэтгхүү төрж штэ. Тэгэхээр Nike-ийн стратеги нь яагаад вэ гэхээр зүгээр бид нар тамирчдыг дээдэлдэг. Бид нар бол тамирчин. Гэтэл чи яг өнөөдөр Nike-ийн дэлгүүр орох юм бол тэд нар зүгээр пүүзэл зарж байгаа газар штэ. Зүгээр л шорт зарж байгаа компани баггүй. Тэгэхэд чи бид нар шорт зарж байгаа, бид нар пүүз зарж байгаа. Чи санах уу? Хизээч санахгүй штэ. Гэтэл би агуу тамирчин Nike шууд тархинд ингээ буучж байгаа. Тийм болохоор гарааны бизнес эхэлж байгаа залуучууд том компани ч гэсэн энэ дэлхий дээр яах гэж байгаад байгаа маш сайн мэд хэрэгтэй. Юуны тулд байгаад байгаа үнэт зүйлс нь яг юу юм гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгсний дараа хүмүүс тэрийг санана. Apple, Steve Jobs тэрийг мундаг хийдэг. Дэлхийг өөрчилж чадна гэж боддог галзуу хүмүүс өмнөдөө яг дэлхийг өөрчилнө гэдэг манай хүн дандаа хэлдэг шүү дээ. Тэд нар бол тэрэндээ л итгээд байгаа байхгүй. Тэнгүүтлээ хүн болгон дэлхийг өөрчлөхийг хүсдэг. Тэр бол ямар ч залуу хүний хүсэл. Нэг тэрэнд нэг оролцчих юмсан да. Нэг шинэ юм гаргачих юмсан да. Тийм болохоор хүмүүс Apple руу оронгууд л яг үндэ тэд нар зүгээр нэг утас зарж байгаа, зүгээр нэг компьютер зарж байгаа л газар байхгүй. Гэтэл Dell яагаад вэ гэхээр манай тийм хүчтэй компьютер байгаа, ийм серверүүд байгаа, ийм юм байгаа гэдэг хүмүүс за нэг компьютер л байгаа юм байна. Гэтэл нөгөө талаас Apple шал өөр юм игээд байгаа. Тэгэхээр ийм хоёр жишээн дээр ингээд аваад үзэхээр гарааны бизнес яг чиний асуулт руу очих юм бол шинээр бүтээгдэхүүн гаргачлаа. Яагаад энэ бүтээгдэхүүнээ гаргаж байгаа маш сайн тодорхой хэлэх хэрэгтэй хүмүүс. Тэгсний дараа тэр хүмүүс чи ойлгоно. Тэгсний дараа тэр хүмүүс чи итгэнэ. Тэмүүлэлт бий болно, хэрэглэнэ. Тэгээ дараагийнх нь вершнийг хүлээдэг болно тийм. Хүлээдэг болно. Яг байна. Эдгээр юу гаргах бол, яах бол. Тэгэл очиод янгүүтэл нь яг яс юм дээр юу ч байдэ нэг тийм зүгээр л нэг юм төлбөр тооцооны систем ч хийж болно шүү дээ. Шал өөр юм байж иж болно. Гэхдээ яг тийм л болчиход. Маш хэрэгтэй зөвлөгөө байна. Тэгээд манай эфирийн цаг хангалттай урт биш. Тэгээд манай уламжлал ёсоор ер нь бол гарааны бизнесүүдэд зориулаад дүнгиж эхлэх гээд бодоод сууж байгаа залуучуудаа зориулж хийлгэхэд өөрөө ч зүгээс туршлагаас чинь ямар зөвлөмж байна? Сүүлийн зөвлөмж өгөөч. Тэгэхээр яг гурван юм л хэлээ. Юмаа лимит хийцэн дээр шинээр компани байгуулагдаж байгаад компани гурван зүйлийг хэлсэн зүг бах, зөвлөгөө хэлсэн зүг бах гэж бодож байна. Нэгдүгээрт яагаад компани байгуулад байгаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Одоо энэ дэлхий дээр ямар байр суурьтай, ямар хүмүүс рүү хандаад байгаа, ямар мессеж хүргэх гээд байгаа гэдэг аюул сайн тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт нь
заавал бүгдийг өөрөө хийгээд авахгүй. Тэр нэг юм дид бүтэц аль хэдийн бүрдсэн байх юм бол тэр дид бүтцээ сайн ойлгож аваад аль хэсгийг хийгээд авахгаа бас сайн тодорхойлох хэрэгтэй. Яа тэгэхээр тэр нэг дид бүтц гэдэг чинь нөгөө экосистем шүү дээ. Бүгдийг та өөрөө хийх гээд авах юм бол боломжгүй. Тэрийг бол би шууд хийлээ. Хийчих юм бол агуу байна. Гэхдээ тэрийг Apple ч хийгээгүй шүү дээ. Apple-ийн дид бүтцэд юу орж ийн? За iPod-ыг аваад үзээ л та. Дууны студиуд орж ийн, юунууд орж ийн. Apple бүгдийг хийж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан дид бүтцээ аюул сайн ойлгох хэрэгтэй. Тэрний яг аль хэсэг нь байгаагаа бас сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүстэйгээ нэгт холбоотой танаас орж ирж байгаа орлого, тэр хүмүүст хуваагдж байгаа загварчин, одоо бизнес модельчин бүгдэнд нь ашигтай байх хэрэгтэй. Ганц танд ашигтай байгаад байх юм бол бизнес чи явахгүй харамсалтай. Бүтэхгүй. Гуравт нь бол нэг юмыг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Одоо нөгөө нэг залуучууд одоо ингээд би айгүй их юм сонсдог хүмүүсүүдээс тэр компани ийм хөрөнгө босгоцсон биз дээ. Энэ компани ингээд нэг мөнгө олцсон. Тийм мөнгө гэдэг одоо нөгөө нэг одоо ойлголтыг хайчих хэрэгтэй. Яг компани байгуулж байхдаа мөнгө гэдэг тэр нэг объектив, тэр зорилгоо хаяхгүй бол таны хийж байгаа юм зүгээр мөнгөний төлөө байх юм бол таны ID яг амьдрал дээр хэрэгжих их айгүй хэцүү. Би яг энэ амьдрал дээр хэрэгжинэ гэдэг нь би яг бизнесийн удаан хугацааны бизнесийг ярьж байгаа шүү. Тэгэхээр нэг жил мөнгө олоод гарах бол би тэрийг бизнес гэж ярихгүй байгаа. Удаан хугацаанд олон хүмүүс ороод, олон хүмүүс ажиллаад, олон хүмүүст хэрэгцээтэй, нийгэмдээ хэрэгтэй тим компани талаар л ярьж байгаа. Тим компани байхын тулд мөнгө гэдэг юм 3 жилдээ март. Дундаа ороод ирвэл гайхалтай та бол мундаг л байна гэсэн үг шүү дээ. Тэгжиж нөгөө нэг бизнес модель чинь дараа нь мөнгө чинь тижээх болохоос биш, зорилго нь мөнгө биш. Зорилго нь энэ замыг бөглөөгүй болгох. Зорилго нь одоо шуудангийн компани байлаа гэж бодоход таныг 50 байлгая гэж болоо. Таныг 50 байлгана. Тэнгүүтлээ таны нөгөө нэг шуудан чинь 50 тань дээр хүссэн цагт чинь 90. Тэр загвар дээр л сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дараа нь мөнгө гэдэг юм чи өөрөө ороод ирнэ. Тэгээд нөгөө нэг бизнес чи хэрвээ зөв байх юм бол бусад хүмүүс чинь ч гэсэн ашиг орлогоо олоод тэгээд нөгөө хөгжөөл явна. Мэдээж мөнгө нь бол орж ирэхгүй бол энэ дид бүтц чинь өөрөө тижээгдэхгүй шүү дээ. За. Ийм 3 юм дээр анхаарах хэрэгтэй байх. Тэгээ явхад бол гайгүй үстэй болох бах. За маш их баярлалаа. Энэ удаагийн зочин Infinite Solutions компани үүсгэн байгуулагчдыг Gabit стартапуудаа зориулаад анхны үе шатаа ер нь хэрхэн давах, бизнес анх яаж эхлэх талаар маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгч гоё ярилцлаа. Тэгээд та бүхэндээ их баярлалаа.